Хоймор нутгийн залуус маань бодит амьдралын хязгаарлагдмал нөхцөлд дасан зохицож, асуудлыг шийдвэрлэхээр хэдийн 7 дахь өдөртөөгөө залгажээ. Энэ хугацаанд Хаянаа наарлын аялал жуулчлал, соёлын өвөрмөц онцлогийг үзэгч олондоо тань мэдүүлж байгаа гэдэгт итгэж байна. Харин өнөөдөр тэд юу үзүүлэх вэ? За, Рогийн нэгэн гэрэлт өдөр эхэллээ. Өнөөдөр чинь яах вэ? Ямар ч илүү өглөөнийхөө цайг чинь нэг юутай асуудал гарлаа. Читэр урчин амар гүйлгдэг юм да. Юас юм л мэдхгүй. Гэхдээ өнөх гоё гиз мэдсэн гэж сулраатных гоё л болцсон л байна. Юу ч вэж гүйлгэдэх юм даа. Өөр нэг заяан хайсан гэдэг шиг өөр нэг гизнийх нь өнгөрөө алгуулсан хүүхчгэл гүйлгээд байна. Тэгэхээр одоо тэрийг ямар арга хэмжээ авах вэ гэхээр амин чанарын уураг ба шүү дээ. Тэр уургаа над зөвлөсөн халуун усанд хийж уугараа гэсэн. Тэгэх юм бол шингэн алдталдаг зогсооно. Өтгөнийг одоо хатууруулах юм юу тэгнэ гэсэн. Тэгэхээр амин чанараа жоохон өнөөдөр нэг халуун усанд хийж найруулж уучаад. Тэгээд нэг ганц атгын чинээ пүүлчгэн талхаа ангар гэж ичээд өмс гэж ивэл өмхий болчихно идэл ангар гэж ичээ тэгэл гарцгаадаа хэдэлээ. Пүүлчгэн талхаа одоо юутай ойлгох вэ гэхээр юу байгаа шүү дээ. Болдон говь маань нөгөө нэг шоколадны кремтэйгээ ойлоод тэгэл ногч. Амин чанараа халуун усан тэгэл нүүрс ус садлагч авгаал тэгэл гараж ирчих та. Яа, нэг өглөө нэг иймэрхүү байдалтай байна. Гүйлгээд жоохон тамирдангуй байна. Уучлаарай, бослоо одоо тэгтээ. Манай өрөөнд нар ирт туснаа. Зүүн тал руугаа харсан цонхтой. Тэгээд жижиг балконтой өрхөн бас нэг юм. Амраал ууж гин. Үгүй их жижиг шажиг юм их ууж байгаа энэ одоо. Гоё юм ингээл шууд ногоон байгууламж битүү. Эдний хөрс чинь нөгөө нэг хамгийн органик тийм гоё улаан шар хөрстэй гэдэг байгаа шүү дээ. Газар тариалан юм хум хийхэд хамгийн тохиромжтой хөрс гэдэг байгаа. Том төжгөнөж бомбож гинжээд ямар эрт хөдөлгөөнд орд юм бэ? Юусоо гигийн цагаан өдөр шиг л юусоо божгонолж шүү дээ. Түгжихгүй юм уу дурахгүй чинь. Ардаа бас нэг моолтой энэ моол их зөв моол л шүү дээ. Энэ duty free гэдэг ингээд нэг давхартай байгаа заяа. Тэгэнгүүтлээ амар зөв шийдсэн. Хэрвээ юм худалдаж авах юм бол шууд өгж явуулахгүй, гаргахгүй. Гадаа тавсартаа авч очингууд нөгөөдөл нь онгоцныхоо тикетийг харуулад эдэнд буцна гэд. Тэгээд нэг 2 хоногийн өмнө юм очиж худалдаа авалтаа ингүүт шууд нисгтэр авчиждаг. Тэр бараагийн авсан юм. Тэгээд тэгэхээр ч одоо нэг ёсондоо эндээс аваад хятад ч юм уу хэрэглэх боломжгүй. Зөвхөн duty free-г бас хотынхон төвд гэж шийдсэн байна. Тэгэл тэр хүн онгоцны бодол дээрээс аваад шууд явна. Буцаа хилээр орцсон байгаа шүү дээ. Гарцсан байгаа шүү дээ. Тэндээсээ аваад тэгэл гараа явд. Тийм багадаа нэг 2 хоногийн өмнө байх хэрэгтэй гэсэн. Тэгэх юм бол онгоцны бодол дээр авч өгч. За юм богоцсон. Манай Улаанбаатар хот одоо ийм болох боломж байхгүй болсон. Үнэхээр нөгөө газар нь байхгүй. Шинэ хот хийвэл ийм хийж болно. Тэгтэл яадаг л бол одоо манайхаа. Одоо ч одоо хаширсан байлгүй дээ. Энэ үе нөгөө нэг нийслэлийн засаг дарга нар л одоо газрыг амарч бодлого төлөвлөлтгөө ойр хавийнхандаа мөнгө төгрөгөөр энэ ингээд янз бүрийн байдлаар өгснөөс л болж байгаа шүү дээ. Энд чинь ер нь бол 20 гаруй жилийн өмнөөс ирээ зэрэг өөх асуудал эхэлсэн гэж байна. 20 гаруй жилийн өмнө тэнд нийслэлийн засаг дарга хэн байсан бэ? Тэр хүн ирээ зэрэг том томоор нь энд тэнд булан тохоо өгснөөр газар алга дарам газар дээр юм төлөвлөлтгүй барьснаар ногоон байгууламж, нэвтрэх уулзуур энэ төр юм хийх гээд газаргүй байгаа байхгүй юу? Саахан ингээд мофитны зам хийгээд өчөөр газар байхгүй. Тэгээ газар чөлөөлнө гэхэр ч одоо тэр жишээлбэл ингээд
баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замд ингээд цаахан мопитны зам тавиад өгчөө. Тэгээд энэ нарны гүүр, инх тайвны гүүр, замын цагтаагийн шинэ гүүр, идэрдээгүүр ингээд мопитны зам тавиад өгчөө гэхээр за яг нарны гүүр болно, тэр болно. За яг болох юм байна. Зүгээр хүүхдийн зуу, бөмбөгөөр энэ төв замуудаар ингээд би бол хэрвээ хотын дарга болох юм бол нийтийн тээврийг хөгжүүлэх тал дээр бүр ахиж илүү бусад орны соёл юмыг л судалж тавина. Тэгээд цэцэрлэг төрөлн ийм ногоон байгууламж байгуулъя гээд тийм олигтой газар байхгүй болохоор хэцүү. Би ер нь шинэ хотын захирагч бол харин болъё. Тэгвэл харин надад нэг 4 жил өгч. Нам бос штэ. Надад хэн ч хамаагүй. Надад ямар ч нам хамаагүй. Надад харин хүн чухал. Манай намд ирсэчээгээд ардсан нам Монгол ардын нам хоёлонгоос нь л ирж ирсэн. Тэр чи одоо зүгээр шууд одоо үеийн найзууд л хэлнэ шүү дээ. Биш манай намд ороод ингээ хамт манистайгаа ингээ. Юугүй. Тэгтээ би ийм ээж аавын нэг юм байгаад байдаг байхгүй. Манай ээж аав чинь жоохон ардчил суурьтай хүмүүс байхгүй. Угаасаа ардчлалын хүмүүс байхгүй. Тэгээ нөө багахад л гэр дотор аав ээж ингээд ардчлаарай л ахар чинь тэгэл тэр тал руугаа ер нь жоохон илэгтэй. Зүгээр л илгэл байгаа шүү. Зүрх мөрхөл байхгүй шүү. Тэгэхдээ одоо ингээд надад Монгол ардын намчгал найзууд байна. Ардчилсан намчгал найз нөхдүүд байна. Тэгэл одоо ингээд сонгол болохоор бас төвхтөн шүү дээ. Ер нь бол аль өгснийгөө гээд тэгэхээр чи нэг намын өмнөөс дуурах болол. Тэгэхээр л төвхтөн шүү дээ. Нөгөө бас одоо ард түмдээ баалуулаад шүү дээ. Аюул болно шүү. Тэгээ би ингээд боддгийн. Одоо энэ улс төрчид энэ хүмүүс ингээд сошиалыг харахаар 4-5 мянга, за нэг 15-6 мянга, 20 мянган дагагчтай л байх. Эдний чи одоо тэр сонгоод байгаа айхтар улсууд нь одоо тэр 100 мянга занган санал авдаг улсууд нь дагаж магадгүй. Ямар улсууд нь саналаа өгчдөг. Бүгдээрээ сошиал хэрэгэлдэг. Тийм л баймаар юм өгнө. Тийм биш шүү дээ. Би чи одоо 400 гаруй мянган дагагчтай хайшин юм би баг үзэлцэх юм хайшин. Хотлаа штэ. Сошиал бол хотлаа штэ. Бас зөв штэ. Улаанбаатар хотын хөгжил сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл, замбраагүй газар олголтын улмаас олон хүндрэлтэд тулгарч байгаа нь үнэн. Дэлхийн олон хот, газар ашиглалт, дээд бүтэц, нийтийн үйлчилгээ, тээврийн системийг урт хугацаанд төлөвлөж, хотын төвлөрлийг зохистой удирддаг. Энэ нь амьдрахад таатай, аюулгүй, ногоон орчин бий болгоход тусалдаг гэж үздэг. Улаанбаатарч мөн ийм замаар хөгжих боломжтой. Үүнд ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг баталгаажуулах, дагуулх хот, дэд төвүүдийг хөгжүүлэх, газар олголтыг дэд бүтэцтэй уялдуулах зэрэг шийдлүүд шаардлагатай. Хотын ирээдүйн хөгжил зөвхөн газар олголтоос бус стратеги төлөвлөлт, иргэдийн оролцоотой, ухаалаг зохион байгуулалтаас хамаарх нь тодорхой. За өглөөний цайгаа бэлдсэн. Өглөөний цайндаа уурга уугаад өнөөдөр Golden Gobi-гийн энэ гоё шоколадны крем гаргадаг болцсон байгаа байхгүй. Тэгээ энэ ингээд тараа. Энэ над эртэд аюу таалагдсан. Тэгээ сөрөлтийнхээ гэртед идсэн шүү дээ. Одоо яана. Энэ самрын агуулмж нь 43%-тай. Талхаваалахаар нь мөр гайхаад яах гээд байгаа юм болоо гэсэн чинь харин манай хүн чинь бас сэргэлээ. Шоколадныхаа кремийг итгэгээл талхаваад ав гэдсэн юм бэл. Тийм бит хоёрын гойлж иж би юу чи юу үлдэгдэл ингээд өглөөний цай алчиж шít. Асал ямхнаар юм хийж байгаа шүү нэр. Гэрээ санаж байна. Хүүхдүүдээ санаж байна. Манай багч одоо 1-р анги байхгүй юу? Тэгээ 1-р анги чинь бас нэг тийм том болцсон юм шиг харагдсан плюс яг намар орохоор ингээд зүгнийхээ цаанаас цохохгүй амар хөөрхөн жоохнороо байдаг ш. Тэгээ хилээ хазаа жоохнороо байгаа нялах одоо нялцрын амтан тэнд байна. Тэгээ одоо бүр хөөрхөн уншаад бичдэг болцсон. Тэгээд тэр жоохныгоо их санаж штэ. Таны хайртай ээжээс танд мэдчилгээ авсан юм гэж. Оо тийм үү. Ер нь дуулах уурах их дуртай цэцэрлэгт байхын л зурагтны өмнө дуулж идэг юм хөлтөөс өдөө сумын сургуульд эхэлж орж исэн шинэ өдөр суманд тэнтээс аймгийн төв ороод тэгээд аймгийн төв чинь 9-р ангид орох жил нь тийм нэг урлагийн дагнсан сургууль анх хичээлж эхэлсэн юм өрөнд.
тэрэнд явж сураал тэгэл тэнцэнээсээ одоо дууч болох зам нь ерөнхийдөө тавигдсан гэж хэлж болно доо. Ер нь л 10 дугаар анги төгсөөд эхний жил болвол яг тэнцээгүүд уулаач ангид насаар баг гэд дараагийн жил нь тэнцэж тэгж тийш дээ 6 таа ирж сурсан байгаа. Хүүхд тахтай яг манай хүүхд ер нь охин гэхэргүй тийм эргэтэлэг сахилахгүй шинжэн хүүхдээсэн одоо хичээлдээ явахдаа сүнхээ хашаа давуулаа шидчих жишээний бүр наацах нь тэгэл хаалгаараа гарахгүй даваад гарчдаг энэ тийм тохиолдол байдаг байсан. Тэгээ сүүлдээ яг нэг нас нахаад анги манги нахаад ирэхдээ зэрэг арай тийм охинлог болж ирсэн. Яг ер нь би охиныгоо шудраг байгаасаа хүн чанартай байгаасаа ер нь хүүхдүүдэд тэгж л боддог тийм. Миний ээж ч одоо миний амьд бурхан байхгүй юу хөрхий. Миний хүүхдүүдийг бүгдийг харна манай ээж чинь. Тээж нөгөө би нөгөө ингээл өсгөн өсгөж ээжлэл айгүй юм сэргэлэн хүүхд байнгут уянга чадна чи оруулчих гэдгээр нь оруулсан. Тэгээ миний ээж ч одоо намайг цэцэрлэгт ингээл өөрийнхөө хажууд банк дагуулад явна өөрөө бас цэцэрлэгийн багш хийж байсан. Яг л хэлж дээ да би ч одоо ер нь хашааны цоорхоо морхоо нэг банз унсан байвал тэр нь завсраар гараад явчихад хаалгаар ерөөсө хорж гардггүй бараг шагуу. Тэгэл ээж загнадаг байсан энэ одоо яасан эрэхтэй өгчих юм бэ охин хөхтэй тэгээд тэгээ юбг палажны хослол ингээл хийгэл хөрн юбгийг авч гаргаж шидчихэд дандаа дээдлэх цамцын өмсч явсаар бод цамцных нь идэл хэрэглэсэн нь илүү юбг нь шинээрээ үйж идэг тийм. Тэгээд одоо би ер нь энэ тэнд ярьдгүй байхгүй тэгж одоо л ээжийг яхаар нэрээ би тийм байсан шүү дээ. Нэрэл цүнхээ хашаанд хүрт авуулаа шидчихдэг тийм хүүхдээсэн. Тэгээд аюу сахилахгүй. Тэгээд одоо банднараа харахаар энэ тест амар сахилахгүй байна гэж хэлэх ямар ч хэрэг байхгүй. Өөрөө нөгөө аюу сахилахгүй хүүхдээсэн болохоор тэгээд хүүхдүүдэнд бол давуулаад дуурайд юм бэлээ. Тэгэл ингээл ер нь л байнгын л тийм одоо ачаалтаа байдаг шүү дээ. Тэгэхэд ээж бол ингээл бууз банш юм чимхээ тавьчихна. Гурилны шүү миний хөөгээ цэслаад тавьчихна. Тэгэд одоо ээжээ битээ ингэжээ та өөрөө сайхан дуртай юмдаа яв тэ охин нь одоо өөрөө алцахгүй айл эзэгтэй юм чинь зохицуулна шүү дээ. Гэт их л олон жил ээжийнхаа энэ одоо гоё хайр инэрлийг хүртэж хамтдаа явж хамтдаа байна да. Би ер нь ээжийг хажуунасаа ер нь салгаж байгаагүй. 3 хүүгийн маань одоо том хүүтэй манай ээж одоо бол тусдаа амьдртгийг. Тэгээд ойрхон хүрээд ирсэн. Хол очсон чинь бас бие бинийгээ очихт нь холдоод Улаанбаатар хоттой л бие бинийдээ очихдоо холдож гин гэд тэгээд бүр ойртод ирсэн алхаад очичин би заримдаа оройтохоор ээж унаагаараа хөргөж өгдөг. Тэгэл ингээм миний ээж миний 3 хүүхдийг харал ээж идэх шүү дээ. Сайхан ээж байгаа эцэст тий. Ээжигээ харах бас ойлгох чад. Гэхдээ яар хүн чинь ингэдэг юм байл л дээ. Өдөр болго ингээл нөгөө нэг үр хүүхдүүдтэйгээл хошоо хамаа олболцол өө миний хөө ээж нь хайртай шүү гэдэг болохоос биш. Ээж аав руугаа тэгдгүй юм шиг байлээ. Ер нь хайртай шүү гээл байнга хэлээл ингээд айхтар нь ялуураад идэггүй. Тэр нь одоо нэг мэдгүй одоо монгол хүний зан ч юм уу. Манай том бэндийг гарч яхад манай ээж аав аягүй залуу байсан юм бэл. Бараг өөрсдөө ч тийм хүүхдтэй байж болохоор одоо ингээд зураг мургийг харахаар тэгээ би ээж та хардаа энэ зурган дээр та хоёр бүр зав залуухан юу эмээ өвөө болж байгаа ямар ч шинжгүй. Бараг та хоёр ингээд хүүхд гаргацсан юм шиг харагдаж штэ гэ би тэгдэг байсан. Байна уу нөхөө? Туша. Байна минь. Гэтэ нэмэнэ нөө минь хөө. Тэгтээ нэмээ байхгүй. Эмээ манайхаар явцсан уу? Чи. Эмээ бүжгэндээ явцсан уу те? Данч утсан онлайн биш яваад байсан. Хидгээд ирнэ гэж байна. Бүжгэд уусал ирэх хөөхтэйс. За. Тэгвэл ирэхээр нь залгаа ээж нь. За үнжи хайртай шүү ээж. За тэгээд нөгөө хятадд чинь ийм чөлөөтөө Facebook мөг ч юм уу одоо чөлөөтөө нөгөө ийм эндээсээ дугаар авчаар хэрэглэж болдгоо шүү дээ. Тэгээд манай 21 мянгаыг аялын travel sim одоо суулгадаг энэ компани ивент итгэж байгаа. Тэгээд энэ компани надад маш их баярлалаа. Байнга ингээд ийм дататай холбогдох боломжтой тийм учраас би сая ээж рүү залглаа л да. Тэгээд 21 телевизийн 21 мянга шоу үзэж байгаа 25 дугаар телевизийг үзэж байгаа үзэгчдийнхээ өмнөөс болон одоо өөрсдийнхөө өмнөөс баярлалаа гэж хэлье компанидаа. Энэ travel sim маань болохоор Монголын аяллаа хамгийн анхны дата sim гаргасан компани.
Тэгэхээр маш их туршлагатай хамт олон байгаа. Ажлын өндөр амжилт хүсье. За бүгдээ ингээ гарцгаая да тий. Хол байгаа үедээ бид гэрээ биш, ээжигээ илүүтэй санаж боддог. Ядарсан үедээ ээжийнхээ хийсэн хоолыг, өвдсөн үедээ ээжийнхээ үзүүлсэн халамжийг санаад сэтгэлээ тайтгаруулдаг. Өмнө нь гадаад улс оронд байгаа хүмүүстэй холбогдохын тулд утасгүй захиа, олон улсын утас, цахим шуудан зэрэг хязгаарлагдмал аргуудыг ашигладаг байлаа. Харин өнөөдөр технологийн хөгжил, аяллаа симийн ачаар хаанаас ч хүссэн үедээ шууд холбогдох боломжтой болсон нь амьдралын том дэвшил юм а. 2019 оноос хойш дэлхийн 190 гаруй орны дата симийг үйлчлүүлэгчдтэй найдвартай хүргэн ажиллаж байгаа TravelSim энэхүү аяллаа хамтрагчаар ажиллаж байгаа болохоор өдөр бүр гэр бүл, найз нөхөдтэйгээ харилцаж бидний аяллыг улам тохь тухтай болгож байна. Ядарч байна. Миний алхаа удаашраад slow motion маяг болж байна уу ер нь. Та нар аялах чинь ингээд гоё бөөндөгөө ингээд хоол авч идэл, гамбургер авч идэл тийм л байдаг штэ. Тэг чи ингээд хүргэж ядан аялна гэдэг чи бас чангал юм байна. Нутгийн нэг онцлогч гэх юм уу да тий. Далайн эргээр амьдардаг болохоор эн чинь нөгөө заавал одоо нөгөө ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэх ёстой тий. Тэгэхээр нөгөө далаатайгаа амьдрал нь холбогдсон. Эндээс одоо нөгөө далаанхаа хишгийг хүртэж амьдардаг хүмүүс бол яг энд ингээд энэ нутгийн бас нэг юм үндэстэн болоод амьдарч байгаа байхгүй юу? Тий. Тэгээд түрүүн бид нар дээрээс нь харсан юм дөрүүлжин юм бассейн шиг юмнууд хийчдэг юм байна. Тэр бассейн шиг юм дотроо барьсан загсаа авчраа төрөлжүүлээд хийчдэг юм байна. Тэгээд тэндээсээ худалдаанд гаргадаг юм байна. Тэгээ энэ орлогын их усүр одоо эндээ байдаг. Далаанхаа амтд бариад тэрнгөөрөө орлогоо олж идэг тий. За сүрэлт нь орчоо татаараадаа өө. Энэ ёстой айгүй найзгүй шүү дээ. Энэ ёстой эмэгтэй хүнтэй харьцаж явж сураагүй юм байна юм бас. Шууд ороо суучлаа. Чи бүсгүй хүмүүдээ татдгүй мүү чи чинь. Хаашаа юм бэ чи. Манай зургийн багийнхан байгаа та олон ирчүүдтэй явж байгаа. Эцэс турж байгаа мөн азараа тийм хүнд ажил хийлгээд ягавтай ч юм. Хөөх намайг татах тэмдэглэг болтлоо гэх. Хаалт унтгаа байна. Салал үүдээ те ер нь бол. Тэгээ салан дээр амьдарч байгаа. Тий. Тэгээд энэ чинь ингээд хооронд нь холбоо толгоо. Надад юу сонирхолтой байна гэхээр мөнхийн давлгаа хөдөлгөөнд донд яаж байна вэ гэх те. Тэр цаа. За одоо энэ хар хадад сав хөмсөх юм аа. Савгч бол биш юм аа. Литрийн байна. Хадацдаггүй бах та. Ян зүрийн үнэрээ гардаггүй баха. Бид нар малажхгүй гэдэг шиг бид нар чинь ингээд загасны ажгүй хэрэгтэй амьдарч байгаа байхгүй юу? Яхан зав нав юм жоохон дээр үе дуу муутай. Нэрэгдэг ятархаа. Одоо энэ моторын тэр чи манай хасгалынханд бол эрдэнэ шүү дээ. Энэ мотор шүү дээ. Яг ийм мотор. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours мөрөөдлийг дурсамж болгоно. Ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч эрүүл амьдралын энгийн жор Wovle нүүрс цадлагч. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтмол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 стакан сүүг нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ.
Байгалийн гаралтай тусгай технологи агуулсан сүүлийн үеийн фермент Wobbly Comfort Enzyme нүүрс ус өөх тосны шингээлтийг дэмжиж турах үйл явцыг эрчимжүүлж биеийг эрүүлжүүлэх онцгой бүтээгдэхүүн. Өдөр бүрийг итгэлтэй эрүүлэр эхлүүл. Wobbly Comfort Enzyme. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Үнэхээр энэ travel sim card бол ярих юм алгаа. Одоо чинь 168 улсад ямар ч асуудалгүй ажиллана гэдэг байгаа. Би одоо travel sim card хэрэглэснээс хойш хэдэн ч улсаар явчих. Очсон газар болгон дундад Азийн бүх улсад ажиллаж байна. Зүүн Азийн бүх улсад ажиллаж байна. Европод ажиллаж байна. Одоо ингээд булангийн 3 улсад ямар ч асуудалгүй ажиллаж байна. Бахрейнд арай ороогүй байгаа л та. Гэтэ орчин л доо. За тэгээд та бүхэн ийшээш явах та. Travel sim. Skin Life. Японы арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics. Дэлхийн аваргыг дэрэгдээсэн New Julchin Tours 5 дахь удаага 70-94 техник. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Ивэн тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивэн тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ерөнхий ивэн тэтгэгч New Julchin Tours. Мөрөөдлийг дурсамж болгоно. Би яг энийг юу яагаад гэдэг вэ? Гайхаад идэх. Тэр юуг нь гайхдаг вэ гэхээр Одоо ингээд хараа юу мөгөө эднэр бохроо яаж хийдэт юм. Одоо өтгөн шингэнэ. Тий. 0. Хөөсөнцөр байна араа. Хөөсөнцөр. Хөөс хөвн том хөөсөнцөр хийчдэг юм байна. За яг одоо Хайна нарлын загсны аж ахуй эрхэлдэг юм тосхон гэх юм уу нэг тийм газар ирсэн байна. Тэгээ монголоор зүгээр ойлгуулад хэлчих юм бол имэлт Баян зүрхийн зах тэнд чи бид нэг хонь яг амьдараа байдаг янзлуулж аваад гэртээ иддэг дэлгүүрт зардаг. За бидний аялж явж байгаа энэ худалдаа хийж байгаа захуудад одоо энэ хүмүүс загсаа нийлүүлдэг. Тэр яг тэр нийлүүлэх процесс яаж явдгийг одоо бүгдээрээ хамтдаа сонирхцгоё. Би бол одоо хөвсгөл нууранд өссөн загас жарахаа идэж л өслөө. Тэгээд ямар ч байсан нэг толгой дээр нь бид нар чулуугаар 2-3 тоншоод мажилгаад тэгээд өвчдөг. За эндээс авах юм гэвэл ерөөсөө бутаараас бол илгийн. За тэгээд бус загснаас бол төрсийн даваад хайдаг. Энд одоо яад юм бэ? Харъя. Энэ болохоор нөгөө нэг данжаа үндэсний дээр үед хөгшчүүд өмсдөг байсан хормогч. Тэгээ хувцаа хоол хийж байхдаа заваар болохгүй гэдэг юм хормогч зүүдэг. Байжээ. Урдуур болохоор бэлээ өмсчдэг. Байжээ. Их шээс нөгөө улаанаасаа жажилсан байна нөгөө юу. Шүдэнд нь жоохон байгаад ах шиг байхын завсар. Хятадын өмнөд эргийн усан дээр амьдардаг өвөрмөц үндэстэн бол данжаа юм. Эдгээр хүмүүсийн өвөг дээдэс олон 100 жилийн турш
далайн болон голын усан дээр хөвж амьдарч, завь, хөвөгч байшин дээр гэр бүлээрээ амьдардаг байсан юм. Данжаа үндэстний өдөр тутмын амьдрал голчлон загас барих, далайн бүтээгдэхүүнээр амжиргаа эрхлэхээр төвлөрдөг. Тэдний соёл зан үйл нь далайтай салшгүй холбоотой, мөн уламжлалт, дуу, урлаг, баяр ёслол нь далай, усны эргэн тойронд тогтсон өвөрмөц хэв маягтай. Хятадын засгийн газар 1990-ад оноос эхлэн усан дээр амьдарч байсан хүмүүсийг эрэг дээр суурьшуулах бодлого явуулж, байр байшин, дэд бүтэц, тэтгэлэг, цахилгаан, ус, холбооны үйлчилгээ зэрэг дэмжлэг үзүүлсэн. Гэсэн ч тэдний зарим нь шинэ амьдралд бүрэн дасаж чадаагүй дээр уламжлалт амьдралаа үргэлжлүүлэх сонирхлоор эргээд далайдаа гарсан гэдэг. Данжаа үндэстэн нь усан дээрх нүүдэлжид далайтай салшгүй холбоотой өвөрмөц соёлтой хүмүүс бөгөөд орчин үеийн эрэг дээрх амьдралд шилжсэн ч уламжлалт зан үйлээ хадгалсаар байдаг байна. Наач том байна. Жижиг нь ав гинэ. Удаан тэгэхээр За. Оо, загс энэ энэ алган шиг дээдлийн сэрвэн. За. Игүүтгэхийн та игүүтэгдээ гэх юм. Тэжээга. За одоо яг загсыг энэ далайн урсан үгүй юу? 这是海水吗？这是海水。天大道。Давстай тийм. За энэ хардаа миний хэлдэг байсан шүү дээ. Бид нар чулуунд. За. Оо манай хоо манай. Хаа. Энэ нэг тийм монорхоо хил юм байна л да. Бид нар бол яг чулуугаар усчтэй. Эднэрийн зэвсэг нь болохоор энэ юм байна. За, хутгаа өдрэнэ. Сандалтай. Гэхдээ ёстой үзэж хараагүй загас юм бурхан минь. Ямар ч байсан л эзнэр нь өөрөөр нь голыг таслууллаа. Тэгэл усан амттай чанга штэ. Энэ сэрвэн түрүү ингээ босч ирж ирсэн штэ. Манайд ч бол хөвсгөл орнодоо хамгийн хурц сэрвэтэй чинь алга нь байдаг. Оо, хайрсгүй чи амар хайрстай штэ. За их чи арилгаж байгаа загсыг сувдан толбот гэдэг загс юм байна. Хайрсыг ингээд авчин чанахаасаа өмнө. Би ч сая шинэ жилээр нэг загас болох гэжтэй дэлгийн боллоо шүү дээ гэртээ. Баярын ширээгээ засгаж. Их шинэ жил 60 шүү дээ. Энд багасаа угаасаа энэ чинь яаж арилгах юуг нь яачдаг. Насаараа энд амьдэрсэн хүн байна. Энэ ингээд ер нь өвлөгддөг л баг. Тийм ээ. 62-той. Айгууд их чи аав ээж л одоо энд амьдардаг байсан. Тэгээд аяж аваасаа хойш одоо аж ахуйгаа ингээд өвлөөл тэгэл амьдарч байгаа хэл та. Тэгээд хажуутлын айлын ахта суугаал тэгэл. Ани хэдэн хүүхэдтэй? 2 охин 2 хүүтэй. За сайн байна уу та? Ни хаа. Тэг. Энэ яг та энэ цэвэрд яг данжаа үндэстэй хүн байна уу? 你是当家主任吗？我是当家人。 Одоо данжаа үндэсний онцлог нь юу юм бэ? Та надад нэг жоох ярьж өгөөч. Ер нь бол амьдрал нь бол бүгд завин дээр өнгөрдөг. Гэр завин дээр, бүх юм завин дээр. Тэгээд засгаас нь одоо нөгөө манай дархтууч чиг байр барьж өгөөд ахад цаатангууд буцаад өгөөд ирсэн гэдэг шиг данжаагийнхан бас яг ингээд улсаас нь байр өгөөд байхад эдгээр ерөөсөө бид нэр далаа дээр л байх юм байна гэх тэр бүгдийг хаяад хүрээд ирсэн улсууд юм байлээ. Тэгээд та өөрөө ингээд хичнээн хүүхэдтэй танаа хүүхдүүд чи одоо яг энэ таны энэ юуг одоо ёс заншлыг одоо ингэж өвлж авч байна уу? 2 хүн 2 охинтой. Том хүн нь болохоор хувийн бизнесээ хотод байдаг. Бага хүн нь болохоор энд байгаа. 他做他的，他也是。 Таны энэ өмсөд байгаа энэ малгай энэ данжаа үндэсний малгай юу? Өөрөө. 这个呢，应该说。 Энэ нарнаас ч хамгаална, борооноос ч хамгаална. Данжаа үндэсний малгай. 挡雨的，下雨啊可以。 Далайн одоо энэ далайн төрлөг эхлээд энэ далайн их сахилах шуурхтаа давлгаатаад ер нь яг яа. Яг эд тайфун далайн шуурхтай үед хэдэн баалын газрын үдс гэдэг шиг 11-ээс дээш бис болчих юм бол бид нэр 90 рүү гараа авчин энэ зарим аваа тоохгүй. Тэгвэл амь насанд аюултай. Тэрнээс бага байх юм бол бид нар бол энэ дээрээ байж л энэ хамаагүй. Далаагаар шүтэж амьдрдаг манайхан бол одоо их дэлхийгээ шүтдэг шүү дээ тийм ингээд
ямар нэгэн аргадах тийм ёслол зан үйл байдаг. Энэ Данжаа үндэстэнд тийм зан үйл байна уу? Энэ далайгаа одоо шүтдэг те, далайгаа аргаддаг тийм зан ёс заншил байна уу? Данжаа үндэсний уртын дуу гэж байгаа гэж байна. За тэр уртын дуу нь болохоор нөгөө удаан хугацаанд завиндар байгаа чимээгүй те далаа чинь харахгүй чимээгүй тийм байх үед уйтахаараа өөртөө зохиож дуусаран байгаад үүсэн ийм уртын дуу бий. Энэ ах бол өөрөө дуулж чадахгүй. Эхлэн гэхдээ дуулж чадна. Ер нь тэгээд нөгөө нэг тийм уугуул үндэстэнд бол ер нь тийм ёс заншил бол илбэг сайхан ариун байдаг шээ тий. Тэгэхээр нөгөө энэ Данжаа үндэстэн маань ан хийх гээд гарахлаарэ одоо нугас юм уу дахиад ингэж алж ёслол үлдээд гардаг юм байна. Ан олзоо илбэгтэй байгаасаа гэж одоо тий өргөл барьц болгож тий бурхан тэнгэртэй өргөл барьц олгож дахиад юм нугасыг одоо цасгардаг юм байна л та. Тэгээд өргөл болгодог юм байна. Далайн аашиг бол одоо та уншин үз. Тэгээ 5 үеэрээ амьдэрсэн юм чинь те. Далайн яхан хүүхэд байхасаа л одоо өөрийнх нь мах цэстэй холбоотой юм чинь. 應該算可以吧。 Боломжтой. Би ярилцлага хийсэн зочиндоо энэ Данжаа хүнд талархал илэрхийлж байна. Маш их баярлалаа гэж хэлээрээ. Тэгээд гэр бүлээрээ ингээ сайхан бид нарыг найрсаг угтаж авч тэгээд баярлалаа гэдэг энэ нөгөө бүблэрийн Солонгосын бүблэр бүрийн анарнаас би ахад өгье. Тэгээд уугаарай гэж хэлээрээ. Анар 100%. Танд бас баярлалаа. Аха. Энэ одоо загалмаа байж тий. Энэний мах айгуу гоё амттай байдаг шүү дээ. Ер нь баг тэр чигтээ мах шүү. Бид нэр авч хэрэглэж байгаа хаа. Шууд бол хаяхгүй. 2 охин 2 хүүтэй. Өнөр үтгий. Зөө хүн тустай. 2 охин нь эндээ тустай гарсан. Ааха. 2 хүү нь болохоор нэг нь одоо энэ жуучтад гайд хийдэг юм байна. Янзлгүй байдаг. Бид нар одоо энийг авдаг юм дааг нь. 这个没事，这个都可以吃。 бид нар бол авдаг шүү дээ. Энийг иддэг юм уу та нар? 这个不吃，这个是塞，塞呢就不吃。 Одоо энийг яах вэ? 塞这里呢刮到嘴巴的。 Энэ наадлын ирмэгтэй учраас ам уран идэхгүй гэж байна. 这个都可以啦。 Энийг одоо яах вэ? Хааш наах вэ? 那这个就可以吃。Энэ амттай энэ гүзээ нэлээ амттай юм. 这个拿来煮吃了。 Жохон байж байгаа чанд зүг юм ээ. 你看你们等一下把来吃。 Даягийн далайн тосгон гэх юм уу? Энд бол одоо бидний энэ хот идэж байгаа ийм ресторан бол 5 ширхэг байгаа юм байна. Тэгэд яг унган Данжаа хүн эрхэлж байгаа одоо ийм аж ахуй ресторан бол 3 хүн ширхэг байгаа. Тэгээ бусд нь бол одоо гадна дотноос ирсэн одоо тийм ресторан ажиллаж байгаа хүмүүс энэ аж ахуйг эрхэлж байгаа юм байна. 2 хөл үндэстэнтэй шүү дээ. Ер нь бол том 2 Ли үндэстэн, Мяа үндэстэн. За тэр миний яг сонирхол татаад байсан асуултыг хариултыг авлаа. Гэр дотроо жишээл ингээд даавуугаар юм биштэй одоо ариун цэрийн өрөө хийдэг гинэ. Тэгээд тэндээ хийцсэн. За тэгээд далайн давлгаа жоохон урсгал ширүүсгэр далаа руугаа хайдаг гин. Мэдээж тэр чинь ингээд гэртээ байлгаад байвал мэдээж одоо ялгагдсны үлхэн шигний үнэр гарна шүү дээ. Тэгэхээр яг үнэндээ бол тэгж амар далайн давлгаа ширүүсгээ хүлээхгүй шүү дээ. Тэгээд хайдаг юм байна. Тэр надад их сонин яадаг бол гэж бодогдоод байдгүйсэн. Ер нь бол тэгэл яг үндсэндээ бол далаа руугаа л хайдаг юм байна. Гэрлүү н орж одоо нэг богинохон бишдэг гэж орж болно гэсэн. Хайлтхан хар гэдэг. Бичиг дагуул зуул мовод яах юм зүгээр ингээд. Энд ингээд одоо загас ингээд явж байна. Тэгээд их гоё цэвэрхэн байдаг юм байна. Яг нэг ийм контейнер шиг л өрөөл байна л да энэ одоо 4 тонны контейнер шиг л өрөө байна. Тэгээд бурхнаа хоймроо тавьдаг юм байна. За тэгээд маш энгийн ерөөсөө нэг хятад солонгосуудын нэг хөрхөн шүүгэнүүдтэй сандалтай бодвол эндээсээ одоо гудс шиг юм гаргаж хаяал тэгэл унтчихдаг байх л да. За тэгээд галтгоод бол мэдээж одоо ресторантай айл эндээ ингээд хоолоо хийгээд идчихдэг байлгүй дээ. Их л тийм хөнгөн л амьдэрдэг юм байна. Энд бол харин бас нэг ор мор байна шүү. Нэг тийм зузаан ор байна, гантел байна. Бас офслох маягтай ширээ компьютер байна. Тэгэл бүхэл юм л явж лээдэг юм байна л та. Ингээд
Нэг айлын за энэ одоо ахын жишээлбэл бас нэг өрөө нь баг тийм үү? Энэ одоо мурхан шашных нь өрөө гэдэг ч юм уу. Энэ бол юу ч харагдахгүй юм байна. Дээжи гэдэг тасдагч байна. Энэ ардаа төмлөртэй байна. Тог татчихлаа гал да мэдээч цахилгаан хямдхан гэсэн. Энэ хэрэгтэй дэрэл мэрэл яана. Надад үний хэл хэрэг болох юмнууд байна да. Тэдний өдөр тутмын хоолнд шинэхэн загас, хавч, самхорхой, бусад далайн амьтдыг шууд ашигладаг тул амт нь байгалийн шинэхэн хүний гар хүрээгүй байдалтай байдаг. Тэдний өвөрмөц хоолуудын нэг нь данж халуун тогоо. Загас, самхорхой, мах, ногоог хослуулсан шүлний амт нь далайн шинэхэн амтыг тодруулсан хоол юм. Мөн загасны бөмбөлөг, далайн бүтээгдэхүүнтэй будаа зэрэг хоолнууд нь тэдний амьдрал, далайтай холбоотой соёлыг илтгэдэг байна. Тавчхандаа данжаа хоол нь олон төрлийн амтлагч шаардахгүй чинхэн түүхэн эдийн чанарт төвлөрсөн байдгаараа онцлогтой юм а. За манай саяны ярилцлага өгчээсэн ах эгч хоёрын маань гэр бүлийн хүмүүс тэгээд өөрийнхөө үндэсний нөгөө гоё дуу хуураас дуулж үзүүлээ. Тэгээ энэ гоё яг энэгээр их нөгөө гудам удмаараа явж ингэ сонирхуулъя гэсэн. Одоо эгч маань дуулна. Саяны дуусан дуу ямар утгатай дуу байв? Энэ болохоор хүмүүсийг ирж бид нартай танилцаарай гэсэн утгатай дуу юм гинэ. Хайнанд нэг ийм хүмүүс, данжаа хүмүүс амьдрдгийн шүү. Бид нар дээр хурж ирээрээ. Ирэг дээр ирэх юм бол бид нарыг шууд олноо. Дээрээс харах юм бол шууд бид нар танигднаа. Тийм учраас бид нар дээр ирээрээ гэсэн утгатай гинэ. За одоо нөгөө загсанд явдаг дуугаад болох ч шүү. За. Загсаа барих юм бол нөгөө том далаа дээр гарна. Далаа дээр гарахаас өмнө энэ дуугаа дуулна. Гэхдээ нэг далаа дээр гарчих юм бол эдгээр хідэн хоногоор явна. Шөнөөс үүр хүртэл ажиллана, үүрээс шөнө хүртэл ажиллана. Тийм утгатай дуу юм гинэ. Нэг хоног яваад ирэхгүй. 5-7 хоног бол багадаа явна. Игч маань дуулж гисэн юм чи одоо бас өөрийнхөө сайхан ардын дуунаас дуулж игээд доо тий. Сэнхэрлэн харагдаа худаане чандаман эрдэнэ одавэна хоо цэцэрдэг сайхан 참태강 조가드말 오더웨나호 에리갱 달리는 오다가 웃시든 대사하나 가수도 제호 오리 호게리 마라체 오르코니친 아소리 다디다고 자
Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours. Мөрөөдлийг дурсамж болгоно. Ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч эрүүл амьдралын энгийн жор Wobbly, нүүрс ус задлагч. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтмол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 канцуу нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Байгалийн гаралтай тусгай технологи агуулсан сүүлийн үеийн фермент Wobbly Comfort Enzyme нүүрс ус өөх тосны шингээлтийг дэмжиж турах үйл явцыг эрчимжүүлж биеийг эрүүлжүүлэх онцгой бүтээгдэхүүн. Өдөр бүрийг итгэлтэй эрүүлэр эхлүүл. Wobbly Comfort Enzyme. Үнэхээр энэ travel sim card бол ярих юм алгаа. Одоо энэ чинь 168 улсад ямар ч асуудалгүй ажиллана гэдэг байгаа. Би одоо travel sim card хэрэглэснээс хойш хэдэн ч улсаар явчих. Очсон газар болгон дундад Азийн бүх улсад ажиллаж байна. Зүүн Азийн бүх улсад ажиллаж байна. Европод ажиллаж байна. Одоо ингээд булангийн 3 улсад ямар ч асуудалгүй ажиллаж байна. Бахрейнд арай ороогүй байгаа л та. Гэтэ орчин л доо. За тэгээд та бүхэн ийш тийш явах та. Travel sim. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Skin Life Японы арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics. Дэлхийн аваргыг дэрэгдээсэн New Julchin Tours 5 дахь удаага 70-94 техник. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours. Мөрөөдлийг дурсамж болгоно. Аремэнд. Өндгөө л авъя. Одоо бол харьцангуй цөөхөн хоног үлдчихлээ. Тэгэд бас гой бичлэг, гой юм үзсэн ер нь сэтгэл санаа өргөгдсөн, гой болсон. Будаа бол надад байгаа. Энэ чинь болцсон өндөг штэ. Болоогүй юу?
Тэгээ би бол хэрэгээр ерөөсөө 4 янтал гарч ирсэн. 1200 төгрөгтэй. Биш ээ. 2000 төгрөгтэй. Өндөг манай энд чинь 4 янаа гэдэг шүү дээ. 1 янаа гэдэг шүү дээ. Түүхийн өндөг аавна. Түүхийн өндөг аваад шарж нэг идэн, чанж нэг идэн, түүхийгээр нь залгин. Өөд 4 өндөг аваад тэгээд бол авчих. Бас юмдаа жоохон хямхтай гэрээс борц гэрхээр нь нөгөө бусад оюутан шиг бүгдийн нэг дор ингээд найзуудад тойруулж байгаа иччихгүй. Бас модон авдранаасаа гаргаж ирээд иччин. Тэгээд ээж аавынхаа өгсөн хэд 3 төгрөгийг бас өөрхөн хүрэгчдэг болгочдөг байсан. Тэгээд бас өөрхөн ажил төрөл хийгээд гайгүй ер нь дажгүй шүү. Одоо миний өргөчөнд өндөг байна. Будаа байгаа. Талах байгаа. Би чинь будаатай шүлөө бас юу яцсан штэ. Дам будаатай шүл итэргээд босч байгаа юм биш үү? Би ер нь загасны будаатай шүл чинь одоо давсан ихтэй тэгээд юу яцсан штэ. Усаар шингэлээд амар их болоод тэрийг ахаад бас халаагаад ичж байгаа. Зүгээр одоо тоглолтоо ойртож байна. Би хаандаа анхаарал цаахан. Жин хаях маягтай. За өнөөдөр ч өстө ямар ахтар ачаалттай өдөр байв. Зя өнгөртөө ирлээ. Гэр штий гэр одоо гэр байлгүй явах. За сайхан хоол хийж идэ. Ерөөсөө энэ ч одоо хоол мол хийж идэхгүй өлдөржөнгөө яваад өөсөө наалцсарлаа. За чи надад одоо тэгээ юу байна? Хөөхий. За нэг жоохон мах байсан энэ нэг ногоо цаа. Ер нь нэг сайхан шүл мүл хийгээд идчихээ л да. Өндөг помидортой шүлж бас. Янзын бидтэй. Өөр юу ч арахгүй шүү. Өндөг помидор л орно шүү дээ. Хүүхдүүдийнхаа одоо мэрэгжлийг сонгож хүүхдүүдэд анханаас нь одоо жоохон тэр тал руу тэр өөрийнх нь дуртай юм руу бэлдэж эхлэх нь чухал юм шиг байгаа. Тэгэхгүй яг цагт тулцсан хойно мэрэгчлээ сонгоогүй байгаад нөгөө аав ээжийнхээ ашихаасаар мэрэгжил сонгочдөг те. Дараа нь тэр нь таалагддаггүй ч гэдэг юм уу тийм эрсдлүүд гарах магадлал өндөр. Тийм болохоор хүүхдүүдээ ер нь эртгэн шиг зүг чигийн заагаад ямар хүн болгох юм баг 8-9 дугаар ангиас нь эхлээд те. Бидний үед чинь болол бүр янз бүрээс туршиж үзээл. Одоо жишээлбэл миний төгссөн сургууль бол мэрэгжил тэлтгэх 9 жил гэж байгуулагдаад 8 дугаар ангиас нь бүгднгийн байгалийн ухаан тий юуныхан байгалийн ухаан гэхээр дандаа физик, хим, математикаар явдаг хүүхдүүд. Хөдөлмөрийн анги гэхээр нөгөө гартаа эв дүүртэй тийм хүүхдүүд. Тэгээ урлагийн анги гэдэг ингээд 3-4 анги болгоод хуваагаад. Тэгээ яг манай тэр үеийн төгсөлтөөс айгүй олон эмч нар одоо ч ингээд бүгд салбартаа мундаг ажиллаж байгаа эмч нар. Тэгээд айгүй олон урлагийнхан, айгүй олон инженерүүд төрсэн байдаг. Жишээлбэл би урлагийн ангид сурснараа тэгээд л өөрийгөө за ингээд дуучин болоод хөгжимчин болоод явах юм байна гэл тэр чиглэлээр яваал. Тэгэл тэр чиглэлээрээ сураад одоо ингээд хоол олоод идчих жишээтэй тий. Тэгээд чин одоо урлагаараа явсараа байгаад л одоо өнөөгийн өндөр төвдөрөөс харахад гоёнга чин дуучин болсон юм да. Багаас нь л ер нь хүүхдээс анзаарж авах хэрэгтэй юм шиг байна. Энэ одоо би ийм өндөг аваад хийсэн чи энэ ингээд чанцсан өндөг байна тий. Өнөр бол зүгээр лээ. Чанцсан өндөг авцсан юм шиг бах юм. Махаа ингээл сайхан шүл хийн шүү дээ. Мах шүл. Тэглээ төлөвлөгөөнд өөрчлөлт орлоо. Яаж ийм өндгийн ямар хэрчээд хэлтэй нэш. Гой нөгөө юу өндөг байвал гоё идэх те. Шингэн өндөг байвал гоё ордог ш. Энэ өндгийг одоо мэдхгүй. Би нөх өндөг энийг идэнэ гэж харахгүй л. Нөгөө айгу дурлаад авсан те. Энэ гоё өнгө нь гоё энэ өөр өндгөнөөс идэж үзье л та энэ авсан ш. Нэг ширхэг нэг яваанчлаа. Зах дээрээс авсан өндөг чи шингэн байсан байхгүй юу? Тэ? Доторх нь энэ 9 оноор авсан чинь болцсон. Энийг ер нь нэг орчуулад үзчихдээ юм уу? Яаж намайг хөлтчих гэдгийг нэг хараад тах. За хөөхий. Сонгохоо хадгалсан өндөг гэж шүү дээ. Ингэж хэлдэг гэж. Ванхаогийн шууд худалдаа авалт хадгалсан өндөг гинэ. Чанцсан өндөг шиг юм байна. Гэтэ нөгөө нэг энэ нь ийм сони юм хараа. Нөгөө юу шиг шил шиг заяа. Тэр энэ үү. Цэлцгнүр шиг.
стүү жижиг байгаа байхгүй. Ийм мэдгүй. Байли. Гизгүзээ гүйлгээд бүр баларна. Миний хоол ер нь болчлоо да. Айгу хурдан болно ядчих тийм чинь. Одоо өглөө өдөр шорын цагаар хоолоо идчихээ. Хоолоо шингээхтэй уунаа. Энэ одоо дайчгүй шүү. Ер нь дайчгүй шүү. Тийм гоё борш шиг гоё боллоо шүү. Жохон төмс хийсэн бол бас тасарчээ. Санаандгүй ингээд айгу гоё хоол хийчихэд байгаа байхгүй. Гоё болж. Шинэ газар ирсэн хүү шин зүйл туршиж үзхийг хүсдэг нь байгалаас заяасан зан гэлтэй. Манай оролцогчид яг ийм байдалтайгаар цэнхэр өндөг идэж үзнэ гэж хайж авсан нь удаах хугацаанд үндсэнд булсан нугасны өндөг байсан юм. Хятадууд үүнийг 100-аас өндөг гэж нэрлэдэг. Дуучин бүсгүй уянгад маань энэ өндөгний өвөр мөц өнг үнэр тимч тааламжтай санагдсангүй бололтой. Би ер нь сургуулаа төгслөө хүнтэй суухгүй гэж боддог байсан. Аав ээж ч айгүйх загтдаг байсан. За тэгээд сургуулийн багш нар хэлсэн шүү. За тэгэл та нар ингээд нэг сайхан охид өгөөд л орж ирдэг. Яагаад ч охтууд нь гизээч ирээд гараад алах болов гэл. Тэгээ жилийн чөлөө аваад мөд төгсдгөө шүү. Тэр бүр ингээд толгойн ойроо руу орцсон. Тэгэл ер нь явж байгаа л төгсөх курстэй би чинь яг сургуулаа төгсөөл би анхныхаа хүүхдийг гаргасан 24-төөдөө анхныхаа бандыг гаргаад тэгэл ажил төрөл дээр гарчиж байгаа болохоор ажиллаа хийж явж байгаа хүүхдээ өсгөөл том болгоод ингээ явж байгаа. 14 жилийн дараа ахаад нэг хүүтэй болсон. Тэгээд ойрхон ерөн ойрхон гаргасан дээр юм байна гэдэг тийм үзэлтэй байсан болохоор ойрхон тэрнээс айхтар бүр төлөвлөл за би одоо бүр тэгсэн оноо ингэсэн оноо гэж рөөсө тийм юм. Ерөн тэгээд нэг хүний өөр нэг хувь зэ гэж байдаг юм шиг гоо цаанаас хөтэлдэг. Тэрнгээрээ л явж байгаа шүү одоо ер нь хувь тавилан хүний өөрийн гарт байдаг л гэж ярьдаг. Итгэлгүй яах вэ? Бас нэг тийм эмээ эцэг өвгтийнхаа буянг идэлж тэгж энэ урлагийн хүн болсон юм болов гэж боддог шээ. Одоо ямар ч байсан дутсан гацсан юмгүй сайхан ажиллаж амьдарч байна. Үр хөвгт манай өвчин зовлонгүй наа л хамгийн чухал нь тэр. Тэгэл болоо. Одоо яадаг чинь зовлон ингээд ойрхон байх юм бол би бас миний дуу хоор бас ингэж айхтар гоё болж гიშгэлээч үгүйч үү те. Тэгэхээр бас нэг хувь заяа маань ингээд цаанаасаа аав ээж маань буян бас байдаг бахаа л гэж боддоо шин. Сайхан шүлэн утсан чинь бүр хүйц юмс гараад тэгээд энэ амин чанараа чинь би чинь бүр баг цай шиг л удаа шин. Амин чанараа ч дуслаа. Шөлөөч баг идэлчихлээ. Ингээд амраа да. Өнөөдөр баярлалаа ингээд сайхан шүл учлаа. Уянга чам талархлаа. Орныхоо заарэ минь сүхэр. За 4 өндөг аваад ирсэн. Тэгээ яг уянгаагийнхаар орлоо л та би. Тэгсэн чи уянга их тэнийгээ. Би 4 өндөг 4 оноор аваад ирсэн байхад уянга 6 өндөг 9 оноор авсан сууч. Тэгээд нэгийг өгчөндөө өгчөөч гинэ. Бидний энэ өндөгнөөс. Тэгэхээр нөгөөд оронд нь юм өндөг авчихсан. Өнөөдөр нэгийг ичдэг юм лээ. Тий. Ер нь тэгээл та өнөөдөр нэгийг ичлээ. Сайхан сосисктойгоо. Нуус нэг дарж гадгалсан бас жаалжул юм бас би халахын заяа хаачих уу гэдэг шиг. Бас өөрийг гисэн хитэ хөрх юм би. Өглөө гараад явхад хөрх юм буудлынхан маань цэвэрлэгээ гэдэг хитэ ус тавьчихдаг. Тэр усаа зарим нь авж гараад уучихна. Гэр хорооллын айлууд 1 литр усыг 2 төгрөгөөр бодлож авдаг. Тэгэхээр 5 тонн усыг хэд вэ? 10,000 төгрөгөөр бодлож авна. Тэгтэл портер ачаа 70,000-аас 150,000-аар зөөгддөг шүү. Гэр хорооллын айлууд бол мөнгөө төлөөд усаа авдаг. Орон сууцны айлууд усаа хэрглэчихэд дараа нь мөнгөө төлдөг. Тэгтэл төлбөрөө төлөхгүй. Хэрэгэлсэн бол манайхаа төлбөрөө төлж хөвшилд. Манай хотхны лифтэн дотор усныхаа төлбөрийг сөхийнхөө төлбөрийг төлөөч гэсэн чинь 300 эдэн мянга, 500 эдэн мянга, 800
бүр сая гарцсан айлууд байж байгаа. Тэднийг ингээд утасны дугаар нь тооттой бичсэн л байл л те. Гэтэ зөвхөн би хотхноо хэлээгүй шүү. Орон сууцнд амьдарч байгаа та усаа зохистой хэрэглээд хэрэгэлсэн бол төлбөрөө төлдөг байлдаа л гэж байгаа. Ерөөсөө л ингээд төлбөрөө төлчихлөө. Төлдөг болчихъя л доо хэдүүлээ. Манай ах чинь нөгөө нэг дүү ах энэ төр чинь гидэр биолог манай дүү чинь саарл усны нөгөө одоо усан доторх амьтдын одоо биеэр тийм үү одоо нэлцгай биетэй шавж биш үү тэднэрийн энэ биеэр тэр усыг одоо шинжлэх гэх юм да одоо юм. Нөгөө нэг тойроос ухаар манай гэрүүл чинь тэгээд шутам нөгөө байгаль тэгээд ус төр яриад хадурж өгнө шүү дээ. Ээж тэгээд тойроос ухаараа өдөрч. Тэгээд манай ах амар эмзэглэдэг юм. Энэ Монгол орны цэвдэг хайлаад баг дууслаа гэж тэ хямардаг юм бохгүй. 2050 он хүрхүүгүй юу н цэвдэггүй болох гээд байна. Цэвдэг чинь өөрөө юу гэрж игэл энэ их газрын усыг чинь барьж идэг зүйл واخгүй. Мод чинь дороо цэвдэгтэй цэвдэг мод чинь ингээ усаа барьж идэг. Тэгээ ингээ дэлхийн дулаарлаас үүдээд энэ цэвдэг чинь хайлаад байгаа واخгүй. Тэгээд усаа хайрлах тэгэл зөндөө юм ярина. Тэгээд тэр чинь нөгөө нэг надаар уламжлагдаад ихнэр тэгээ манай гэрт уламжлагдана л та. Тэгээ би одоо ингээд цуслан дээр чинь нөөцийн сав нэг тооны нөөцийн савтаа заяа. Тооны нөөцийн савыг дүүргээл өглөө дүүргээл тэгэл жоохон хэрэглээтэй амьдрахад орой бараг дуустдаг шүү дээ. Хайрын ус бид нар бүр гамнаад тэр. Манай хүүхдүүд хөөх юм шүд мүдэ угаахтаа аяйгүй баг ус. Зарцуулт аяган дугаан. Би одоо боддог байхгүй юу? Шинэ продакшнд байсан. Тэгээд хамгийн анх одоо хэдэн онд ч юм те Солонгос явдаг байхгүй юу? Тэгээ би Солонгост очиод амар усан дордог. Би ч усан дордог ялс ордог байхгүй юу? Угаасаа хайрлаад сэтгэлж байдгүй ингээд тавгуутад байдаг байхгүй юу? Газ ороод толгоогоо угаагаал тэр толгоогоо угаалаа үсээ норголоо усаа хаалаа шампуноо түрхлээ гисэг инглээ тэгээд нэг бие мие гисэг инглээ газ ахиж ингэж орлоо тэгээд буцаагаад хаалаа савандлаа инглээ усандаа хэсэг зогслоо тэгээд газ гараа авчихна ингэж усан ордог. Тэгээ би Солонгост яасан гэсэн чинь өөрийн таавар ордог байхгүй амар тэнэг өгсөн. Манай Монгол биш юм чинь эдний усыг харин сайн үрээд үгүй. Хятад Солонгосоор би тэгж нэг усанд орсон. Одоо бодох нэг л дэлхий дээр амьдарч байгаа шүү дээ. Нэг л одоо савны усыг бид нар хэрглэж штэ гэдэг. Одоо бодохоор зарим тэднээс ичээд идэх байхгүй юу. Тэгээ усыг бол нэр үнэхээр хайрлаж гамдах хэрэгтэй юм байна. Нэг юм ингээд манай дүү чинь нөгөө дулааны инженер одоо сангийн инженер байхгүй. Сайн юм хийж байгаа нь бид нар байранд амьдарч байгаа улсууд өгтлээ төлбөрөө төлөө зээлүүд төлөөд амьдарч байгаа. Бид нар утаа үйлдвэрлэхгүй байгаа. Тийм үү? За. Гэр хорооллынх нь утаа үйлдвэрлэж байгаа. Эсвэргээрээ бид нар усыг дэндүү хамгүй хэрэглэж байгаа. Орон сууцны айлууд. Харин гэр хорооллынх нь маш бага ус хэрэглэдэг. Одоо бид нар бага байхдаа ийм гойчууранд угаадаг байсан биз дээ. Гараа. Хөдөө мөдөө энэ төр очоод ямар бага усаар бид нар угаадаг вүлээ. Яг ясан дээр 2 балга усаар хангалттай гараа савндаад угаагаад нүрээ уучдаг шүү дээ. Тэгтээ орон сууцны айлууд хизээш тийм мэдрэгчтэй байдгүй байхгүй юу? Дандаа энэ сөхдөг. Гоё сэдвэр ярихаар ингэ үзүүлэнгөө мар. Энэ одоо ямар юм байна? Өшин хоянгаа юрнаад юу өгч вэ? Хүн ч нэг юм аа. Арай ч одоо хол газар нэгэндээ хор өгөхгүй л хэлгүй дээ. Болцсон юм гэсэн. Зүгээр юм аа. Би бас арай их хэлдэг юу юу. Одоо ийм л үлдсэн юм шүү дээ. Хайрц дүүр байсан шүү дээ. Нүүрс ус задлагч. Тэг хоолны араас. Анар. Энэ манай өрөөнөөс хусаад байгаа юм шүү дээ. 3 хүн ичиж.
Өвлө брендийн нүүрс ус зодлагчийг орой хоолныхоо дараа уухад хамгийн үр дүнтэй бөгөөд эрүүлэр жингээ хасах зорилготой хүмүүст илүү тохиромжтой. Харин 100% шингэн андар нь ядралтыг багасгаж биеийг тавгүйтгэхээс сэргийлдэг. За энэ уураг бол яг хуу энэ чинь хардаа бас үнэтэй юм билээ. Нэг нь 280 мянган төгрөг. Тэгтээ аргагүй шүү дээ чинь. Бүхэл бүтэн сарлагын сүүнээс энэ их уургийг ялгаж авахын тулд ямар их сүү хэрэглэх вэ? Ямар их технологиор дамжлагаар дамжих вэ? Тэгтээ би чинь шөлөө халааж идэж үзлээ, хөлдөөж идэж үзлээ, загасны шөлөө шингэлж идэж үзлээ, янз янзаар идэж үзлээ шүү дээ. Гайгүй баха. Тэгтээ тэгээд хинч ялсан яах вэ? Баярлаа. Сайхан амсгаараа. За. Энэ бол хятадын 1000 жилийн өндөг гэнэ үү? Хөөх өөрөөр педан заримдаа хар өндөг гэж нэрлэдэг гэж байна шүү дээ. За тий хар байсан. Яаж санагдаж байна вэ? Гаднаасаа ногоон сарл өнгөтэй, хальсэлбэл дотор нь цагаан нь тунгалаг, бор нь ногоон жэли шиг гэж шүү дээ. Яг тийм байсан ш. Шар нь хар ногоон, хар хүрэн зөөлөн. Юугаар идэг вэ? Хвчлэн нугасны өндгөр гинэ. Нугасны өндөг байсан юм биш. Давс шүлтлэг бодис шавар үнс зэрэгт дарж сар орчин болгож боловсруулдаг. Сар. Яаж иддэг вэ? Дангаар нь нэмбгэн цагаангаа соустай будаатай холж педан будаа, дүүпүүтэй салат маягаар мууцсан өндөг биш уламжлалт дараагаар боловсруулсан хөнс шүү. Хэрвээ хүсвэл ашиг тус хэн идэхэд тохиромжгүй вэ? Яаж амттай идэх арга вэ гэд дэлгэрэнгүй тайлбарлаж өгөө гэж. За маргааш тэгвэл одоо идэх аргыг олж уншиж чагаад идчихээ л та. Муудц хаяа гэдээсэн чинь үгүй юм бэ шүү. Нугасны өндөг юм байна тий. Хаяагүй маргааш тэгвэл идээ да. За ямар ч учрыг оллоо. За манайхаа сайхан амраараа ингэж одоо. Идээ да. 21 реалити шоун зөвхөн өрсөлдөөн төдийгүй амьдралын ухаан, санхүүгийн сахилга бат, бүтээлч сэтгэлгээний бодит шалгуур гэдгээрээ онцлог юм. Энд оролцогчид тууштай хөдөлмөрлөн, шин зүйл туршиж, өөрийгөө хөгжүүлж байгааг харж болно. Ингээд шоуны маань 7 дахь өдрийн нар жаргаж байна. Маргаашийн ургах нарнаар эргэн уулзъя. Нэг маш сонирхолтой газар бид хоёр ирсэн байна. За ерөөсөө эхлээл үнийг хэлчихье. Энэ буудлын өрөө 1 хоногийн Монгол мөнгөөр 60 сая төгрөг. Юу бид хоёр ч ингэ дээсэн шүү дээ. Яг гэртээ орсон. Чи гарсан юм уу? За би яг ч болсон уу? Би сайн